2012 оны 4-р сарын 11-ний өдөр Монголын телевизийн зах зээл дээр нэгэн шинэ телевиз мэндэллээ. Мэдээллийн ертөнцид хүч сорхоор эх орн их дэлхийн 4 зүг 8 зохист өрнөж буй мэдээллийг үзэгч танд хүрэхээр одоогоос 5 жилийн өмнө MNC телевиз анхны эфирэн цацаж байлаа. Миний би сэтгүүлчийн ажил амьдралын гараагаа эхлэх мэргэжлийн дадлага агентлагаас эхлүүлж явснаа өнөөдрийг хүртэл сайхнаар дурсаж байдаг юм аа. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс Монголын телевизийн салбарын олон чадварлаг уран бүтээлчид төрөн гарч сэтгүүл зүйн салбарын ноён ориглол нь болж яваа гэдэгтээ үзэгч та бүхэн санал нийлэх болов уу? Энэ сувгийг үндэслэгч Монгол улсын соёлын гавьяд зүтгэлтэн Цэрэндоогийн мөнхтөр нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бүхий л түвшинд ажилласан. Монголын телевизийн мэдээллийн редакцийг агентлаг бүр цаашлаад бие даасан суг болоход нь өөрийн олон жилийн хувь нэмрээ оруулсан гэж тодтогч хэлж болох юм аа. Тэрээр телевизийн зах зээлд орчин үеийн мэдээллийн стандартад хүргэсэн бие даасан суг байгуулсан нь манай MNC телевиз юм аа. Ингээд Монгол улсад телевизийн урлаг үүсч өгцсөний ой мэндийг нийт үзэгчидтэй болоод Монгол телевизээр овоглож явдаг үе үеийн уран бүтээлч, инженер техникийн албаныхандаа баярын мэнд өргөн дэвшүүлж байна. Аливаа мэдээллийг хамгийн түрүүнд хүргэнэ гэдэг бэрхшээлтэй байдаг ч бид хамгийн түрүүнд үнэн бодитойгоор мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна. Үйл явдал өөрчлөгддөггүй, харин үйл явдал хурдтай болж байгаа юм. Бид мэдээллийг танд хамгийн түрүүнд хүргэснээрээ бахархах болно. Бид тийм хамт олон. Үзэгч танд үүдүрсний өндөр чанартай мэдээллийн хөтөлбөрийг хүргэхэд технологийн шийдэл хамгаас чухал. MNC телевиз Full HD технологиор эфирээ задсан Монголын анх дахь телевизүүдийн нэг билээ. Студиэс нэвтрүүлэг явуулах нэг хэрэг. Мэдээ аваа явуулчих нэг хэрэг. Болж байгаа үйл явдлыг газар дээрээс нь халуун цэгээс нь шууд дамжуулна гэдэг үл чухал байсан. Тэгээ бид анх удаага одоо гар утасны технологи сүлжээ ашиглаж дуу дүрсийн өндөр чанартай HD форматаар шууд нэвтрүүлэг дамжуулдаг. Энэ лайв юу гэдэг тоног төхөөрөмжийг бид Израилаас би өөрийн биеэр явж оруулж ирж байсан юм. За өдгөөгөөс яг 5 жилийн өмнө MNC телевизийн мэдээний эфирийн анхны хөтлөгчөөр бол ажиллаж исэн бол миний хувьд бол их том сайхан дурсамж байдаг. Ингээд манай мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхний мэдээгээ танилцуулъя. Миний санаж байгаагаар анхны мэдээ бол номтой холбоотой мэдээ байсан юм аа. Мэдээллийн жанрыг илүү төлхөө тавьж ажиллаж байсан энэ телевизийн өнөөгийн төрх байдлаас харахад бол MNC телевиз үнэхээр хөл дээрээ тогтож чадсан байна. За миний хувьд бол үндэсний олон нийтийн телевизийн агентлагаас ажлын гараагаа эхэлсэн. За эндээс бол чамгүй олон зүйлийг сурч мэдсэн байдаг юм аа. За үүнээс хойш бол MNC телевизтэй өнөөдөр хүртэл ажиллаж байна. За MNC телевизийн хувьд бол улс их орнд болоод дэлхийн технологийн арга хэмжээг шууд шуурхай байдлаар хүргэхийг эрмэлздэг. Тухайлбал MNC телевиз нь дэлхийн мессеж тэмцээнийг сүүлийн 2 жилийн хугацаанд шууд дамжуулан хүргэж байна. За дэлхийн мессеж тэмцээн бол нэг тэрбум үзэгчийг яг нэг орой дэлгэцийн өмнө уйдаг дэлхийн гоо сайхны олимпик шинжлэхдийн том тэмцээн.
Мэдээллийн төрөлсөн сувгийн хувьд бидний эрхэмлдэг хамгийн гол зүйл бол шуурхай байдал. Үйл явдлыг яг одоо дөнгөж сая гэсэн зарчмаар цаг алдалгүй мэдээллийн төлөө бид чармаа ажиллаж байна. Тухайн цагт болсон үйл явдлыг халуун цэгээс нь шууд дамжуулах, эфирт шууд тайлбар хийх нь бидний нэг гол зорилго. Үйл явдлыг тэр дундаа нийгмийн маргаантай асуудлыг зөвхөн нэг их сурвалжаас нэг талын байр сууриас мэдээлэх нь бидний цээрлэг зарчим. Үзэгчдэд цэгцтэй мэдээлэл өгөх үүднээс болж өнгөрсөн үйл явдлыг дэлгэрүүлэн тоймлон тайлбарлахыг бид хичээн ажиллаж байна. Мэдээний студийн олон хувилбар тайз, үүргийн болон явуулын төхөөрөмжөөр дүрсний үзүүлэлтийн өндөр чанар хамгийн сайн сонголтоогоор мэдээлэлд дамжуулах нь бидний бахархал юм. Үзэгчид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн таашаа сонирхол нийцсэн мэдээлэл нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх нь бидний эцсийн зорилго юм. Бид илүү сайхан Монголын төлөө уриатаагаар ажилладаг. Монгол хүнээ хайрлах нь хамгаас чухал. Энэ асуудлаар өргөн хилцүүлэг өрнүүлэг нэвтрүүлгээ бид Монголоо хайрлах уу гэсэн асуултаар нэрлсэн билээ. Манай телевизэд мэдээллийн хөтөлбөр зохиолдогч 7 хоногийн өдөр бүр бие даасан нэвтрүүлгийг үзэгчдэд төлөвлөж байна. Хүн төрлөختөнд ном хэрэгтэй байна. Тийм ээ, яагаад гэвэл хүн төрлөختний зөв амьдрал маар байна шүү дээ. Энийг номоор хийхээс өөр одоо энэ дэлхийн чулуу бүгдийг алт болгоод хүнийг бол зөв сайхан амьдруулж чадахгүй ганцхан номоор л чадаж магадгүй би одоо гогордож шүү дээ. Тэнгийн манан гаргахын тулд гийсэн нарыг л ном гэж гоё. Ном бол хавцастай нар гэсэн үг. Орон төрийн үзэгчтэй MSC телевиз 5 гаруй бүрийн 21 цаг 40 минутаас үзэгч та бүхэнд хүргэдэг бие Монгол хайртай нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Таван Принц Очин Монгол Улсын Баатар Эрдэнэ Батүл танд орой мэнд хүргэе. Орой мэнд баярлалаа. Өрсөнд. Бидний урилгыг даасан баярлалаа. Студиудтайгаар.
На параван дарахта. Бүгд ангагаад Үтэн дагсан. чанараа. Дэшгүүл хийсэг. Биний өдөр өсөхөр үүсгдэг байхгүй. Тэр Батбаяр энэ чинь тэрийг хасаадаг авчиж энэ сайхан яриаг бэлгэж байдаг өөрт чинь их баярлалаа. Тэгвэл гэж тийм дооч нэрвсэн. Биш тоглоход тэр тус болсон баг. Шаастай хонго аялгын шагнад шихм баярлаа хара торгон шазиен хараад нүдм хожирлаа гохон хатан дангина гоё шожо нэрлэнхэ 요ring에 다루 장기시네 요나시헤 세기는 개 За манай телевиз Зэпирэ олон суугаар цацхаас гадна дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр Зэпирэ цацдаг болсон байгаа. За одоо манай пэйж утас 100 мянган орчим дагагчтай. За хамгийн их хандлт авсан мэдээлэл гэх юм бол өнгөрсөн оны 12 сард дэлхийн миссийн тэмцээний шууд дамжуулалт хийсэн. За үүнд бол одоо нэгэн зэрэг 15 мянган хүн манай шууд дамжуулалтыг үзсэн байдаг. За үзэгчдүүд одоо манай пэйж утсууд очилсноор улс их орнд болж байгаа мэдээллийг авахаас гадна бидэнтэй шууд холбогдож санал бодлоо бас хаваалцах боломжтой. Орчлонд хосгүй Монголын минь оюун санааны сүмбэр оргил үндэсний олон нийтийн телевизийнхэнд үнэхээр бахархал 50 жилийн ойн минь дэвшүүлээ.